Powered by Airplane. Айлын хөгжи. Back, I'm a token day. Надад миний хүсэн бүхэн байна. Ажлын нам гүхнэн нам нам долон байсан чадаа цогон байна. Hitting back, I'm a token day. Yo, юу яцхан залуусаа ингээ Basketball Kardashian Season 2 episode 13 гэхэд бэлэн боллоо. Powered by Airplane. Айлын хөгжөөрөө тавьдаг байгаа. За тэгээ бид энэ 7 хоногт бас агсан мөнгөд маш олон зүйлс боллоо. Тэг бидний хамгийн ихний ярилцах сэдв болохоор Thomas Robinson. За Thomas Robinson-ийн хувьд болохоор SGS бараг 4-8 7 хоногт өвдөгний бэртлэр бол алдсан юм харамслалаа мэдээтэй байсан бол ямар тач түүний хувьд 12 сарын 19-ноос эхлээд буцаад дээд ихтэй эргэн ирэхээр болж байгаа юм мэдээтэй байгаа юм байна лээ. Түүний хувьд болохоор бэртлээ авсны дараа те Америк нэгдсэн улс руу яваад маш нарийн шинжилгээнүүдийг өгсөн дараа ямартайч түүний бэрхлэн эерэг үр дүнтэй гараад тоглолтод оролцоход бэлэн болоод плей-оффтэй Kansas эсрэг тоглолтод бэлэн болоод байна. За харин сая Thomas Robinson байхгүй үед бол SGS багийн хувьд болохоор дөлгөөн хэсэг хугацаанд байсангүй T-Rob байсангүй те энэ хооронд бол ямартайч тэд нар бол тун давуу тоглолтыг үзүүлээд одоо бол бүсийнхаа дөрөвт бол явж байна. За харин одоо Эбс багийн төвийн байрал дээр ямар тоглож тоглох вэ гэвэл за Thomas Robinson болон дөлгөөн гэдэг хослыг бид дахин харах нь мөн дээрээс нь Таиланд Шак буюу ээжээс одоо ирж байгаа за тэгээ чингүүн байгаа ч юм. Тэгэхээр ямар тач төвийн байрал дээр бол асуудлууд шийдэгдэж ирсэн гэж би бол харж байна. За тэгээ ямар тач эхнээс сэдв болохоор Thomas Robinson буцаад Монголд ирж тоглох болсон. Мөн дээрээс нь Thomas Robinson эрэхтэй холбоотой болохоор багийн эзэн нь болохоор The show continues гэдэг тийм сториг бол хийсэн байл. Энэ болохоор за шоу бол үргэлжлэнэ гэдэг. Тэгэхээр энэ бол угаасаа баттай бол ирэх юм байл л шүү. Мөн бол эпизод болохоор сайхан Питер Жокиг бол явуулчлаа. За түүний оронд одоо ямар хөө тоглож ирэх вэ гэдэг бол асуулт хിവэрэ байна. Маш олон тоглогчдыг ерөнхийдөө өмнөх дугаараар бол хэдүүлээ ярилцсан авах боломжтой боломжгүйгээд. За энэ нар бол нэг нэр бол нэмэгдсэн юм шиг байлаа. Shabazz Muhammad гэдэг Minnesota Timberwolves тоглож исэн. Career high 35 онооч юм уу те. За миний бодлоор энэ тоглогч бол ирэхгүй байх. Ягаад гэвэл яг Эбсийн одоо багийн тоглолт ч юм уу надад бол Shabazz Muhammad бол ер нь бол ирэхгүй л гэж би бол бодож байна. Та бүхэн бол Эбс багт бол ямар хэн импорт ирэх талаар бол ямар нэгэн таамагч юм уу те эсвэл байвал дор коммерс санаа бодлоо үлдээгээрэй. За тэг бидний дараагийн ялцах сэдв бол за манай шүүгчтэй маань холбогдож байна. За шүүгчдийн ихэд те гадуур одоо зөвхөн лигээс бусад гадуурх одоо ямар хэн активитүүдийг хийж ийн ямар хэн зүйлсүүдийг хийж ийн талаар бас хэд хэдэн сонирхолтой бас зүйлс сая болоод өнгөрлөө. За тухайлбал олон улсын шүүгч Харвинто Сутари болон Kingsley те энэ шүүгчнэр болохоор сайхан Монгол бүхий өргөнд бол бүхийн тоглолт бол үзсэн байна. Монгол дээлтэй та бүхэн одоо 6-ын харлалтай те Монгол дээлтэй. За тэгээд энэ нэг хөгжилтэй истори байгаа. Энэ болохоор Харвинто Сутари болохоор нэг юм бүгдээр бооцоо тавиад хамгийн жижиг биетээр дээр ялна гэдэг. Тэгээд нөгөөх нь ялаад юм бооцоо авч бүр реакшн тэгээд бас түүний хувьд бол талбай дээр харагдах нь байнга юм serious байдгсан тэгээд яг шүүгчд адилхан хүн юм да гэдэг тийм бодлыг бол надад бол төрсөндөө бас хөгжилтэй стори байлаа. Бидэнтэй хамтран ажилладаг Superlight брэнд нь Монголын хамгийн зөөлөн шар ариг бөгөөд дөнгөж саяхан Superlight брэнд маань болохоор өөрсдийнхөө задгай шар аригийг лаунч хийсэн байна. Та бүхэн амтлаад үзээрэй. Бидэнтэй хамтран ажилладаг Superlight. За бидний дараагийн ялц тоглолт бол хов чонхрууд болон сэлэн боднос гэдэг тоглолтын талаар бол ярилцт бэлэн болоод байна. За тэгэхээр хов чонхруудаас эхлэе. Хов чонхруудад бол саяхан бол өөрсдөө брэнд өнгөтрхийг өөрсдөө цоо шинхэн логог бол багийнхаа пэйж дээр албан ёсоор танилцуулсан байлээ. За энэ логоны хувьд бол надад бол маш их таалагдсан тийм элдв янзын өөр өнгөнүүд холиогүй маш хурц өнгөтэй. Тэгээд энэ брэнд бол үнэхээр таалагдсан. Ямар ч хов чонхрууд баг бол тухайн тоглолтод бол бялт байгуулсан. За тухайн тоглолтын болохоор Hot Falcons-оос болохоор Ортхон жаргал 16 оноо авсан 6 самбартай. За харин Riley Ross болохоор 23 оноо ч юм уу. За ихэд багийн 6 тоглогч нь 10-аас дээш нь авсан байсан ховшорхоод явдал маш жиг тоглолтыг үзүүлсэн байна лээ. За тэг тоглолтын дараах нэг press conference буюу тоглолтын дараах хурал дээр болохоор тулаг коучийн ярианы хэсэг байгаа юм л да. Энэ хэсгийг хэдүүл үзцгээе. Одоо ингээд хуваараа бол ороод ирсэн байна. Тэгээд энэ талаар бас сумаар байна. Сүүлийн 4 тоглолтын 3-т нь үзсэн байна. Тий, манай залуус хүүхдүүд маань сайн байгаа. Би өмнө нь хэлчихсэн тий. Манай баг шиг нэг тоглолтын дээр багаараа 12 оноо авсан. Өмнөх дээр нь 11 оноо авсан. 10 оноо. Өнөөдөр ихэд 6 он 10-аас дээш оноо авлаа. 1 23 оноо. Энэ юу хэлээд байгаа юм бэ? Манай баг багаараа сайн ажиллаж байгаа учраас улам могоош сайн явсан. Тэгэхгүй импорт дээр тулгуурлаад бас явдаг штэ баг. Манайх бол Монгол багаараа системээрээ сайн ажиллаж байгаа бүгдээрээ төөгөөд бас Довтгооны 5 4 гээд 10 оноо авцсан тий. Бараг 80% та довтлцсан маш сайн байгаа. Тэгээд би бас өмнө хэлжсэн шүү дээ. Тий би энэ баг шинд ирсэн. Нэг 3 багаас санд ирсэн байсан гэдсэн шүү дээ. Тэгээ манай одоо яг жинхэнэ тоглолт маань одоо миний хувьд бол асгаржуулагчийн тоглолт маань эхэлж ийн гэж болно. 2 дугаар тойрглоо 4 тоглоо 3 хожлоо залуус маань Knights-ыг бас хожиж байсан. Тэр тоглолт дээр маань өсгөө маань гэмтэлтэй байсан. Тэгээ одоо бидний зорилго бол плей-офф руу орох. Дээшээгээ одоо тоглолтоос тоглолтод нөгөө back to back
Тэгээ step by step гэдэг шиг одоо яг нэг алтмаар орж ирж байна. Тэгээ энэ сайхан тэмцээ одоо тоглож байгаа энэ олон лигийн шилдэг тамирчидтай, шилдэг коуч нартай тий дэлхийн шилдэг би дахин хэлээд байгаа. Дэлхийн аваргаас ч илүү багууд энэчээ байгаа. Тэгэхээр Монголын сагсан хүмүүс маш сайхан байна. Энэ сайхан сагсан хүмүүс тэмцээнд нутагтаа бас ийм гоё тоглолтод оролцож байгаа. Миний хувьд маш их баяртай байгаа. Тэгээ лигийг зохион байгуулж байгаа бүх хүмүүстээ баярлж байна. Тэгээд шүүгчд болон медиа, арын бүх хүмүүс нь маш гоё юм хийж байгаа шүү гэж та хэдэнд бас зөвлөж баярлж, багийнхаа өмнөөс талархаж, залуусынхаа өмнөөс маш их баярлж байгаа шүү. За сүүлийн асуултыг төгөлдрөөс. За энэ дээр яг юу ярьж байгаа нэхэр те ихэд за одоо яг манай баг бол яг гоё ингэж формд орж эхэлж гин систем уусч эхэлж гин. Ер нь бусад багууд бол те манайхаас одоо ер нь тэгж босох хэрэггүй шүү гэдэг тиймэрхүү өнгө ястаа. Надад бол тгий санагцсан. Ихэд те одоо би яг коучийн яг тасруулж байгаа яг нүүдлүүдийг хийж эхэлж гин ч юм уу те. За хов чохроотой бол те ямар ч плей-оффын байранд ороод ирчлээ тэгээд. За бүсийн хамгийн сүүлж аваа Монголоос багаас бол 3 хожлоор илүү ч юм уу те. Ямар ч тач энэ хിവэрээ бас хожлоод аваад яваад байвал плей-оффт бол орох хангалттай чанс байна гэж би бол харсан. За харин Боднос гэдэг багт яг ямар чөтгөр алгаданд болоод байгааг бол зөвхөн хинч бурханч бүүмэд предрагч мэдэхгүй байна, набач мэдэхгүй байна, ер нь хинч мэдэхгүй энэ багт яг юу болоод байгааг яг хожихгүй байгаа. Энэ багт мөнгө байна уу байна, сайн тоглогч байна уу байна. За импорт нь тийм муу юу биш. Бүх юм нь бүрэлдсэн байх чинь яг яагаа за коуч за минь туршлагатай ер нь тэгээд ажгүй сайн коуч тэгээд яг юу нь болохгүй бол энэ баг хожихгүй байгаа. Яг ингээ пазл шиг эвлүүлэгдэж ингэж нэг баг болохгүй байгааг л үнэхээр ойлгохгүй байна л да. Сайн шилбэл тэ Ахмад нь бас нэг сахилгаан жишмэрлэгээ $5,000 торуулж байх юм. Тэгээд тухайн тоглолтод Ахмад бол 23 он авсан. Яг мэдээж 20-с дээш он авсан. Гэхдээ филд голын харуул ер нь бас муу л байлээ. Андын хувьд болохоор нийт 14 товтлож 3-ыг нь амжилттай болголоо. 11 он авлаа. За Дэг хавьд болохоор 10 он авлаа. Майкл Вильямс гэдэг импорт нь 11 он очив. Энэ импорт угаасаа нэг тийм хэдээс 30 авахгүй юм шүү. Ер нь Монголын лигт ийм 30-40 авдаг ийм карьер хаядаг ийм тим тоглогч ер нь биш шүү те. Майкл Вильямс шиг тоглогч нь болохоор харин энэ дээр болохоор би яг энэ хоёр тоглогчтой би өмнө тоглолтоор чинь хэлсэн. Ихэд стил яг өнгөрсөн жилийн хамгийн хоёр тийм төлхөөр тоглогчд байсан байхгүй юу. Торуу тулга болон Батбаяр Кан. За Каны хувьд болохоор яг юу болохгүй сайн мэдэхгүй байна. Хамтдаа тухайн тоглолтод бол 10 давталж 2-ын ланууштай болгосон 20% давталгаатай 3-аас 8 шидэж 2 ч юм уу те. Харин Тороогийн хувьд болохоор талбай дээр 11 минутын өнгөрөөсөн мөртлөө 3 давтлаа нэг ч амжилтлаа болгоогүй нэг ассистаас ч юм уу те. Тэнгууд нэгдүгээр ягаад тулгыг талбай дээр 11 минут тоглуулад байгаа. Хоёрдугаар за Каны шийдэл унахгүй байж болно. Гэхдээ ямар нэгэн Кан зориулсан хөлбөр ч юм уу суулж байгаа шийдэлд бол би юу огт харахгүй байгаа. Тэгэхээр энэ бол цэвэр Предрик коучтой холбоотой. Предрик коуч ягаад одоо хүртэл энэ хүмүүсийг яг их өдрлийнх нь бол би ойлгож болж ирсэн байхгүй. За 3-3-ын дөнгөж ирчлээ. Зэнчин бараг цоо шинхэн баг шахуу те. Үнсэр ростро сэтүүн үлдэж гин гэдэг ч юм уу. Тэнгууд одоо бол хангалттай их хугацаа өнгөрчлөө. Тэгэхээр Предрик коуч ягаад энэ бүхнийг одоо болтол хийж чадахгүй байна. Тэгээд яхад багийн шилэн бодос багийн эзэн болохоор одоо хүртэл ирэхэд Предрик коучдод итгэсээр байгаа гэсэн. Тэгээд энэ дээр бол та бүхэн бас юу гэж бодсон доо санаа бодлоо бол комментс төгөлтэйгээр миний хувьд бол энэ бол 100% фэйс шийдвэр болох гээд байна уу даа гэж хараад байна. Тэгээд тухайн тоглолтын дараа шилэн бодос багийн эзэн те Наранбаатар бол ийм хоёр постыг бол хийсэн. За нэгт бол мэдээж яг нэг баяр хүргэдэг пост бол хийсэн. Энэ бол одоо сүүлрээ би ялгаа байлаа. Хоцсон багт нь баяр хүргээд байгаа юм уу? Шинэ жил болоод тэгээ баяр хүргээд байгаа юм уу? Яг юунд ч баяр хүргээд байгаа. Яг яагаад ч баяр хүргээд байгаа гэдгийг бол сүүлрээ жоо ойлгоо болоод тэгэхээр тэгээд тухайн постын дараа бас хэд хэдэн коммент байсан л та. Хов чонхрууд багт баяр хүргэе гээ. За энэ бол бараг миний мэдхийн 5-6 дахь баяр хүргэлтийн пост байх шүү. За энэ дээр болохоор баяр хүргэсээр баларлаа наба Предрага явуулаа хинч ирээд нэмэргүй юм гээд би бол энэ комментэд 100% санал нийлж байна. Мөн дээрээс нь гизиг санан той гэдэг юм бол одоо ёстой тэгж харж байна да. Үнэхээр сүүлдээ чадвартай байгаад үн цэнэ алдаж дууслаа. Тэгээ бүтэхгүй юм авраг авах. Ер нь наад тасчлуулж явуулаач юм уу. Хэд тэр комментод бол нэлээд ширүүн комментод бол байна лээ. Тэгээд дараагийн пост нь болохоор ихэд Шилэн бодос багийн эзэн болохоор сүүдрөөгөө бол ихэд олон нийт хэсгэлээд хариултаа ингээд хайгаад ирсэн мэлээ. Бидний алдаа юу вэ гэдэг юм асуулттай. Ер нь бол энэ асуултыг бол уг нь коучөөс ч юм уу те багийнхаа одоо тийм дотоод албануудаас ингээд хоорондоо ярилцах асуулт байх л та магадгүй. Гэхдээ энийг бол ихэд олон нийтэд нээлттэй те ихэд бидний алдаа хийх юу вэ гэж шууд асууж байна лээ цаа чин. За тэгээд энэний доор коммент нь бас дахиад ууган баяр угаа болохоор ийм коммент бичсэн мэлээ л дээ. Коуч те өөр юу гэж шишээ баг ирээд баг унаж байна штэ. Улирал эхлэхэд лагварга авах коучд итгэхгүй байна бичээд л байгаа гэдэг. Тэгвэл өөр бас хүн болохоор тасчуулагч тоглолтоо мэдэрч сэлгээг оруулахгүй байна. Систем гээд байх юм. Юу ч алга Ахмад Айса тоглож байж л тоглолтод гардаг юм байна. Бүгийн гэртэл өөр нэг импорт авчмаар юм байна. За би энэ хоёр коммент бол бүр 100,000% санал нэг байгаа. Нэгдүгээр
уугын шигшээ багийн тамирч зэрэг баг сайжрах хэвээр байтал стил доош унаад байна. Одоо бүсийнхэн 6 явж байна. Гэхдээ бодносын хувьд 6 явна гэдэг ийм бүрэлдэхүүн дээр 6 явна гэдэг тийм хүсэж байгаа амжилт тийм бодсон шиг төсөөсөн шиг амжилт бол биш байхгүй угаасаа. Өдөд бүсийнхэн нэг юм хоёрч явж байгаа гэсэн шүү угаасаа. За харин Ахмадын ISO гэдэг бол угаасаа бас 100% санал нийлж байна. Ахмад бол ерөөсөө систем тоглохгүй байна. Ер нь сэлэн бодсон систем байна уу гэдэгтээ бас асуулт гарч ирж байна. Ахмад бол мэдээж ISO тоглолттой нь бол яг нь сайн үдээ сайн гэхдээ нэг бас тоглолт нь болохгүй л үнэхээр болохгүй байгаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ баг дээр яах юм бас сүлрөөгөө одоо бас үнэхээр бас мэдхгүй болж чаа. Сэлэн бодносыг ер нь ийм аврах гарц, хожих гарц нь юу байна та бүх хүмүүс доор санаа бодлоо бол комментт л үлтээгээрээ. Freshback 5 тухь догдлоо хүрээд эхэлжээ. Good Price, Asahi, Asmark зэрэг брэндүүдийн чанартай, амттай 30 төрлийн хүүхд толгойн сонирхол тарах шинэ жилийн бэлгүүд Freshback-ийн шинжилэлцэд байрлаж байна. Таны захиалсан бэлгийг Санта өөрийн биеэр хүргэж өгтөл та хүүхдүүдэд мартагдашгүй дурсамжийг үлдээгээрэй. Мөн бэлгээрч зогсохгүй баярын торт, хоол, амттан зэргийг огт төгжрөл цаг зарцуулахгүйгээр хормын төдөд бэлдэх боломжийг Freshback танд олгож байгаа юм. Freshback танд 5 дахь догтлол хүргэе. За бидний дараагийн тоглолт бол Дархан United болон Mongolians. За Дархан United бол мөнгөж тоглолт болохоор нийт 79 болон 69 харьцаатаагаар бол Дархан United баг бол хоцсон. Тухайн тоглолт нь бол Mongolians болохоор Wataru болохоор дебют тоглолтод хийсэн 10 тоон авсан. За Сухбат 14 товч 7-ыг нь 50% field goalтэй 20 он авсан. За Wesley бас 20 он авсан. За өөр бол 10-аас тийш он авсан бол тоглож бол байхгүй. Харин сайхан Mongolians нэгдсэн Сэлмэнгийн хувьд болохоор нэг юм историк бол хийсэн байлаа. Сэлмэнгийн Instagram дээр систер болохоор юм байсан байхгүй. За 4 тоглолт ингээд трейдлэгснээс хойш 4 тоглолтын стат гэсэн чинь за эхний тоглолтод 4 оноо 8 самбар 5 assist, хоёр дахь тоглолтод 15 оноо 5 самбар 4 assist, за 3 дахь тоглолтод 9 оноо 9 самбар 4 assist, дөрөвт тоглолтод 6 оноо 7 самбар 2 assist, нийт field goal нь 63 гээд ихэд тун шинэ багтаа сэтгэл хангалуун байгаа тийм уусаа цэлмэг баг тавьчих нөлөөл энэ шүү дээ тий. Самраас хоёр дахь боломжоор сайн бөмбөг авъя, хэрэгтэй үед X factor оноонуудыг авъя, хамгаалъя гэдэг тиймэрхүү бол хангалттай хийж байгаа түүнсний минутын хангалттай гэж байгаа. Тэгэхээр цэлмэг бол магадгүй Mongols багтаа бол яг гоо тухайн тоглолт хожигдсон гэсэндээ тухайн багтаа сэтгэл хангалуун байгаа гэдэг нь бол энэ стресс бол харж болохоор бол санагдсан. За Mongols-ийн хувьд болохоор одоо бүсийг харавч явж ийн 2 хожил 13 хожигдол ерөнхийдөө тэдний плей-офф орох chance цаашлаад бүр дээдлэгт үлдэх үгүй юу гэдэг chance бол улам багасаар байна. Тэгээд энэтэй холбоотойгоор бас Mongols багийн эзэн болохоор өөрийнхөө хувийнхаа personal account-ээр Instagram-ийн нөт дээр нэг иймэрхүү нөтийг бичсэн байлээ тоглолтын дараа. За энэ ямар хөө нөтийг бичсэн бэ гэвэл эзэн нь хичээгээд заяа нь худрааш ийм нөтийг бол бичсэн байлээ өдөө хөгжлөө хөгтөгхөө яг хоо Mongols багийн хувьд мэдээж багаар хичээсэн. Тэгээд шинэ коуч бас шинэ тоглолч нэмэгдлээ тэгээ яг тоглолтоос тоглолтоо сайжрах байх гэж бодож байна. За харин Дархан United-д болохоор амт хожил байгуулсан. За тэгээд тухайн тоглолт нь болохоор идэрж авахлан те анхны дебют тоглолтоо хийсэн Монголын дээдлийг. Яг өмнө бол нэг спортын тоглолтод болохоор цомын аваргын бол яг тоглолтоо Дархан United багаас бол хийсэн. Гэхдээ дээдлийг тохиол анхны дебют тоглолт нь байсан. Тухайн тоглолт нь болохоор нийт талбай дээр 25 минутын өнгөрүүлсэн. 7 тоглолт 2-ыг амжилттай болсон мөлий 5 оноотой. Тэгээд цааш бас ихэнх дебют тоглолтод өөртөө нэг жоохон сэтгэл юу байснгүй бас нэг юм нөтийг хийсэн байсан л та. Энэ хоног англиар ингэ бичсэн. Debut game didn't go well. Switch it up and try hard. Ихэнх тэ дебют тоглолтыг сайн санснаа болсонгүй сайн байсангүй. Тэгээд дараагийн тоглолтноор илүү хичээнэ гэдэг бас нэг юм пост ийм нөтийг бол хийсэн мэл Instagram дээр. Тэгээд яг хөө түүний хувьд болохоор шийдэл цайтай хурдан давталгаа сайн дэмждэм мэлээ. Тэгээд хамгаалалт давталгаан дээр авж байгаа тэр байрлалаа эзэж байгаа нь бол надад бол маш их таалагдсан. За тэгэхээр ямар ч дараагийн тоглолтууд бол явн чанараад бол цаач бол тоглоод бол эхлэх байх уу. Мөн бас тухайн тоглолтод болохоор олон улсын хэмжээний мастер их хоёр ах маань бол хөрөлцөн ярьж тоглолтыг бол үтсэн байна лээ. Түүний хүү болохоор бас Дархан United багт бол тоглолтоо гэхдээ тухайн тоглолтод бол оролцоогүй. Тэгээд энэ тухайн тоглолтын болохоор ийм байна. За бидний дараагийн ялц сэдв болохоор за та бүхэн харсан уу нэг ийм story бизнес дээр Chad winning гэж minus багийн Chad winning бэлтгэл дээр юу цагиргаа хугалцсан л байлээ. Type code-ийн story-г харуул төрөө ах зориулсан байлээ. Тэгээд тэр ер нь бодоод үзэхэд ихэдээ дээдлиг дээр юм самбар голцоо хагалж ирсэн хит хитэн тохиолдлууд бол байгаа. Миний санах юм бол хамгийн тод санаж байгаа нь болохоор 2013 4 онд Sprite League болохоор Devon Clark SBL хөлгүүдэд тоглосон. Devon Clark-гээ тоглогч бол яг Pro-нд гараад самбараа хугалж ирсэн. Өөр бас хөлгүүдийн тоглогч бас ордон дээр болдог үед бас нэг самбар хагалж ирсэн. Яг голцоо хугалж ирсэн самбар хагалж ирсэн тохиолдлууд бас өөр та бүхэн санаанд орж байвал комментт бол доор үлдээгээрэй. Мөн Minus Bank-т холбоотой дараагийн мэдээлэл болохоор Minus Bank-ийн тамирчин их баясгалсан бол А болсон байлээ. Түүнд бол баяр хүргэе. Тэгээд
одоо ямар ч бас шинэхэн хаавын те нойр хоолгүй тэгээ бэлтгэлүүд бас яаж зохицохнууд ямар тач их хосгаланд бол баяр хүргэе. За тэгээ бидний дараагийн хэлс мэдээлэл болохоор бишрэл металбагтай холбогдож байна. За Брэдфорд бол явчлаа. За энэ бол уусаа явахын цаг хугацааны асуудал байсан. Харин түүний хооронд болохоор Азия Томс гэдэг нэр бол яригдсан. Гэтэ би энэ дээр бол төдийлөн ач холбогдлохгүй байгаа. Төдийлөн тийм боломжтой chanceтэй гэж бол харахгүй байгаа. Харин түүний хооронд бол ямар ч 2-3 тоглогчдор бол ярилцж байгаа юм бэлээ. SF-ийн байрал дээр нийт тоглогч тэгээд Point Corp буюу холбогчийн байрлалаар нийт тоглогч юу сонирхож байгаа юм бэлээ. Тэгээд удахгүй баг 12 сарын 21-2 гээд өнөө маргаашгүй шинэ тоглогч бол зарлчих юм шиг бэлээ шүү Металбагийн хувьд. Угаасаа Брэдфордыг явуулахгүй бол энэ ч бүсийнхаа 9 явж байна. Одоо 6 хожил 10 хожигдсон. Зайлхийдээ 10 хожигдсон байгаа. Одоо нийт 16 тоглолт. Одоо дахиад улирал дуусгаад 10-аас 11 тоглолт үлдлээ. Тэгэхээр чин одоо хөдөлж эхлэхгүй бол угаасаа чинь юу плей-офф байх юм болох гэдэг байна шүү дээ. Улирлын 9 явж гин стандинг ягаад Металбаг улирлынхаа төгсгөө чангараад плей-оффд орох байх л та. Гэтэл одоо 9 явж гин гэдэг бол миний хувьд бол тийм сайн үзүүлэлт бол биш л. За харин бидний дараагийн ялцах сэдв болохоор за Diamond Stone гэдэг тоглогч уг нь Lahum Brothers багтай ирнэ гэд бүх юм жинтан болцсон гэрээ контрактанд бараг зурагдсан гэдэг юм надад уг нь сонсогдсон байсан чинь мань нөхөр харин Тайваны Mars гэдэг багтаа бол цоо шинхэн гэрээ хийцэн. За тэгээ бүр багийнхаа бэлтгэл дээр байгаа өөрийнхөө personal training хийж байгаа юм story-нууд өгөөл хийгээд эхэлсэн билээ. Цаадууч хувьд бол тэгээ ерөөдөө тэр бэлтгэл хийж байгаа. За тэр ялангуяа тэр story хийж явахдаа тэр камер руу харж мараад засглаа хийж байгаа мэт чанал бас левгүй ш. Тэгээд цаачм ер нь Stone Lahum Brothers-ыг мөрчүүд гэж харж байна да. За тэгээд бид дараагийн сэдв болохоор за MVP race-ийг бол гаргаад эхэлсэн мэл. Энд нь ямар тоглож багч байгааг бол Эрдэнэзогт, Дөлгөөн, Аз2, Кадра, за тэгээд Болко. За энэ 5 тоглогчийг бол MVP race бол одоогийн байлагаар бол бүтгэж байгаа юм л. За тэгээд ерөнхийдөө BCH Nice Bug удирдлын нэгээр гарчвал Эрдэнэцогт бол ахвад ямар ч асуудал алга магадгүй Apes Bug нэг рүү юм хоёрлоо ороод ирвэл Дөлгөөн ах байж үгүйсэхгүй. Харин та бүхний хувьд одоогийн байлагаар энэ удирдлын MVP хэн бэ гэдэг талаар бас доор санаа бодлоо үлдээгээрэй. Энэ жил 10 жилийн ойн дохиож буй Monlive спорт хувцас зөвлөлдөрл нь алан байгууллага болон одоо сонирхчийн төвшний одоо бүх спорт хувцсыг бол маш өндөр түвшинд бол хийж гүйцэтгэдэг байгаа. За тэгээ Monlive болохоор байршил нь болохоор King Tower хотхны 135 дугаар байранд байрладаг. Би болохоор одоо Instagram утсыг үлдээчих. Хэрвээ та бүхэнтэй анги хамт бол эсвэл одоо спорт ямар нэгэн тэ хувцс хэрэгэл хэрэгтэй бол Monlive тал хандаараа гэж зөвлөж байна. За тэгээ бидэнтэй хамтран ажилладаг Monlive хувцс үйлдвэрлэл. Мөн дээрээс та бүхэн харсан бол сайхан Quentin Concept Store гэдэг дэлгүүр байдаг шүү дээ. Тэрний хувьд болохоор сайхан бас нэм One Stage One Spirit гэдэг нэртэй юм кампайныг бол эхлүүлсэн мэлээ. Тухайн тэр ямар хон модулуудаар дээдлийг ямар багийн тамирчид ажилласан бэ гэвэл за HFS багийн Тулуу, Үлжирш, Саруул Эрдэнэ, Хүлгүүд багийн Барсуул, Аз2, Их баяр гэдэг юм 6 татгч бол тухайн кампайнд л оролцсон байлээ. За тэр зураг авалт, за тэр видеонд бол үнэхээр бас гоё болсон байлээ гэдгийг бол зуртанаал зүйтэй байх. За тэгээд бид намгийн сүүлийн ярилцах сэдэв болохоор за MB Cup за цомын тэмцээний тухайд ярилцаа. Одоо шилдэг 8 хон баг үлдчихлээ. За яалтчгүй л нэг тос усны ялгардаг шигтэй ингээд сайн багууд, дээдлийн багууд нь бол ялгарсан. За энэ дунд уусаа нэг апсет гарсныг та бүхэн мэдж байгаа. Налах Бison болон Эрдэнэ Miners багийн хооронд бол зааштай үнэхээр төсөөлөгөө л апсет байсан. Миний хувьд бол тухайн тоглолтод бол тий Omni Эрдэнэ Miners баг ямар ч асуудалгүйгээр гараад ирнэ гэсэн боловч хожигдлоо нэмэлт цагт хожигдлоо. За сүүл санчрахын хилдэг дээр баазартаа бол ярихан байхгүйг нь за тухайн тоглолтод Болко бол тоглоогүй яагаад тоглоогүй учир шалтгааныг бол би бас сайн бас мэдэхгүй байна. Болко тоглоогүй тэгээд Налах Бison баг бол апсетийг хийсэн. Одоо болохоор SGFs багтаа бол тоглоно. За Дархан United бол Хүлгүүдтэй тоглоно. За энэ миний хамгийн сонирхол татж байгаа тоглолт бол BCH Knights болон Сэлгэн Бодос багийн тоглолт байгаа. Энэ дээр Big-ийн зүгээс нэгэн giveaway-ийг зарлж байгаа. Бид бүхэн бол ийм short-ны merchandise бүтээгдэхүүнүүдийг бол гаргадаг. За тэгээд Сэлгэн Бодос болон BCH Knights багийн аль тамирч нь тухайн тоглолтод хамгийн их оноо авах вэ гэдэг дээр доорс та бүхэн санаа бодлоо үлдээгээрэй. За тэгээд дараа 7 өдрийн дугаараар харж байгаа хэдүүлээ ялцчаад тодорлоод giveaway ийм short-ноосоо бол бэлгэх байгаа шүү. За тэгээд та бүхэн бол комментсэгт бол үлдээгээрэй. За одоо харин хэдүүлээ Cool Kicks-ийн болон лөө орцгоё. За Cool Kicks холбоотой бидний хамгийн ихний ярилцах пүүз бол Wade 808 5 Ultra V2-ийн Lavender гэдэг үнгийг болохоор өндөр хэдүүлээ ялцах бэлэн болсон байна. За тухайн пүүз нь болохоор нэгдүгээр төсрэлтийг маш сайн дэмждэг юм байлаа. Ялангуяа энэ хийсэн улны технологи мөн дээрээс нь за зууралтай бол уусаа ярихан байх юм байлаа. Ямар ч төрлийн зааланд бол ерөөсө заалны ийм шал голохгүйгээр зуурдаг пүүз үлээ. Маш хөнгөн. За тэгээ үнийн хувьд болохоор хамгийн гол маш боломжтой. Cool Kicks болохоор 39-46
сайз нь бүгдээрээ байгаа юм билээ. Хэрвээ та бүхэн Wade 808 5 Ultra V2-ыг одоо энэ Lavender гэдэг ингээ ахыг өсвөл Cool Kicks руу холбогдоод авах боломжтой юм байна шүү. За бидний дараагийн ярилцах пүүз бол мэдээж JA3-ын Scratch гэдэг юм байна. За JA3-ын Scratch-ыг бол та бүхэн харсан бол дээдлийн хэд хэдэн тамирчин бол тоглолтын дээр өмссөн харагдчихвүлээ. За хамгийн тод жишээ бол сүүлд Монголын Сүхбат болохоор NBA Cup буюу Сумын аврагын тэмцээн дээр болохоор Scratch-ыг өмссөн байлаа. Бас үнэхээр амар харагдчихлээ. Ер нь 2025 оны шилдэг пүүз JA3-нд 3 гэдэгт баг марах хүн байхгүй ба 26 оногт бийж магадгүй түүнэл бас маш олон шинэ өнгөнүүдийн сонголтоор бол гарах юм байлээ. Cool Kicks-ээр болохоор нийт баг 4-5 өнгөөр бол худалдаалагдчих байгаа юм байлээ. За сайзны хувьд болохоор 39-өөс 46 сайз нь бол Cool Kicks UB дээр бол бэлэн худалдаалагдчих байгаа юм байлээ. За тэгээ JA3-аар болохоор мэдээж өнгө үзэмж маш сайтай хийсэн материал нь чанартай. За тэгээд нэмэлт үдээсний мулаан өнгөтэй юм байна лээ. Тэгээд Scratch дээр уусаа ярих юм бол байхгүй санагдсан. За тэгээд та бүхэн бас те онлайнаар хөдөлж авахыг хүсвэл бол Cool Kicks UB гэсэн Instagram болон Facebook хаяг руу бичээд хөргүүлээд авах боломжтой бол хэрвээ тэтгэврээр дээр нь очиж авахыг хүсвэл Jam Policy-ийн 450-т 406-ад Cool Kicks UB бол байрлаж байгаа. За тэгээ би ямартаж бид хамтран ажилладаг Cool Kicks-ийн болонгаар JA3 3 болон Wade 808 5 Ultra V2-ыг онцлоо. За тэгээ ямартаж манай эпизод 13 маань өндөрлөө Powered by Airplane аяллаа хөгжим өрөөтэй явдаг байгаа. Мөн бидэндээ хамтран ажилладаг хамгийн супер зөөлөн Super Light брэнд хамтран ажилладаг. Мөн дээрэс нь Monlive Sport хувцас зөөдөрлөл мөн хүргэлтийн хамгийн том дэд бүтцтэй платформ болох Freshback бид бүхэндээ хамтран ажилладаг. За тэгээ дараагийн дугаар олцгаа. Тэр баяртай. Цүгэндээ надад миний хүсэн бүхэн байна. Ажлын намайг гүхнээ нүмэн намайг долон байсан ч одоо харин цүгэн байна. Хитэн бай юм цүгэндээ. Powered by Airplane. Аялын хөгжим.